Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Сайн бацхан үзэгчтэй шинжээчийн цаг нэвтрүүлэг ээлж дугаар эхэлж байна. За энэ удаагийн дугаараар хөрөнгө оруулалтын шинжээч Андрейтер гүмбэлэг бүтээгдэхүүний хувьд баталгаажсан үнцаас буюу аливаа хөрөнгөөр баталгаажсан үнцаас одоо англи нэршлэр securitized product буюу одоо баталгаажсан үнцаас талаар бол ярина. Тэгэхээр одоо өнгөрсөн 7 хоногт Бирсгээд банк санхүүгийн байгууллага тухайлбал хөрөнгөөр баталгаажсан үнцаас гэсэн бүтээгдэхүүнийг гаргалаа. За ингээ Монголд хөрөнгөөр баталгаажсан үнцаасны нийт багтаамж одоо гаргасан байгаа дүн бараг 300 тэрбум төгрөгийг буюу одоо 100 сая долларыг давсан юм үзүүлэлтээр харагдаж байна. За ингээд хөрөнгөөр баталгаажсан үнцаас гэхээр одоо бид нар мэдж байгаа шүү 2008 оны Америкийн санхүүгийн аймагт дээр моргежээр баталгаажсан үнцаас буюу орон сууцны зээлээр баталгаажсан үнцаас нь гэж яригдж байсан. За одоо Монголд сүүлд 2020 оноос эхлээд хөрөнгөөр баталгаажсан үнцаас гэдэг бүтээгдэхүүн бол гарч эхэлж байна. Тэгэхээр эдгээр дээр хоёулаа хүмүүс одоо маш товчхон ойлголт өгье. Хоёрдугаар хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүн гэдэг утгаараа хөрөнгөөр баталгаажсан үнцаас гэдэг өөрөө эрсдэл багтаа хэрнээ өгөөж өөр өндөртэй бүтээгдэхүүн гэдэг дээр одоо илүү одоо олон нийтэд хөрөнгө оруулагчид ойлголт өгөх зорилгоор энэ дугаарыг хийж байгаа гэж хэлж болно. За ингээд хөрөнгөөр баталгаажсан үнцаас гэдэг ярихаа өмнө хоёулаа эхлээд зах зээл нь хэр том юм, хэр багтаамжтай юм бэ гэдгээр. Тэгэхээр Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн зах зээл одоо сүүлд тооцоолсон байдлаар 134 тэрлион үнэлгээтэй байж байна. Мэдээж зарим хувьцаанууд өсөх юм бол өсч болно. Одоо үнэлгээ бол өснө. Ингээд 134 тэрлионы үнэлгээтэй нийт үнэ цаасны 60% нь бол хувьцаа байдаг юм байна. Бидний мэддэг Apple, Amazon 17% засгийн газрын үнэ цаас байдаг юм байна. Өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улсын өр 130 тэрбумын 17% явж байна гэсэн үг. 20 орчим хувь нь Америкийн өр байдаг юм байна. За ингээд 10% нь хөрөнгөөр баталгаажсан үнцаас буюу одоо тэрний 9% нь ипотекийн зээлээр баталгаажсан үнцаас 1% нь хөрөнгөөр баталгаажсан үнцаас байдаг. Тэгэхээр одоо Америкийн зах зээл гэдэг чинь одоо маш том зах зээл шүү дээ. Жилийн одоо 2 их 80 ам долларын одоо дүн шинээр нэмэгдэж идэг. Өдөрт бараг 600 тэгээ өдрийн арилжаа нь бараг 300 орчим тэрбум доллар арилжаа гэж яадаг. За Монголын эдийн засгаас одоо нийт зах зээлийн үнэлгээ нь 620 дахин том шиг байна. Тэгэхээр энэ том зах зээлийн 11 нь өөрөө хоёулынгийнх нь ярих байгаа хөрөнгөөр баталгаажсан үнцаас байж байгаа. Тэгэхээр одоо энэ ягаад зах зээл дээр 10% буюу одоо нийт эдийн засагт хөрөнгөний зах зээлээр ирэлж байгаа мөнгөний 10% болоод одоо өсөөд байна гэхээр одоо ийм шалтгаан байж болж байгаа. Хөрөнгөөр баталгаажсан үнцаас юу юм бэ гэдэгт холбоотой. Ялангуяа одоо хөрөнгөөр баталгаажсан үнцаас гэдэг чинь одоо Дархан Баяр гэдэг хүн банк байлаа гэж бодвол би магадгүй цаашаа 100 сая төгрөгийн зээл гаргаж байна. Дархан Баяр 100 сая төгрөгийн зээл гаргаж байна. За ингээд 100 сая төгрөгийн зээлийн төлөлт надад орж ирж байгаа. Тэр одоо энэ орж ирж байгаа төлөлтөө би 100 сая төгрөгийнхөө зээлийн төлөлтийг үнцаас болгоод тэр төлөлтөө би үнцаас авсан үнийг өгөөж болгоод гаргаад шинээр хөрөнгө оруулагчдаас 100 саяыг татчихаар би дахиад эдийн засгтаа 100 саяын зээл гаргах багтаамжтай болчих чинь. Ингээд өөрөө яаж чинь одоо нэг гарцсан байгаа зээлийг дахиж шинэ зээлзэгчдэд олгох, эдийн засгаа тэлэх, одоо бизнесийг өргөжүүлэх, ялангуяа ипотекийн зээл дээр яагаад их байгаад байна вэхээр одоо шинээр хүмүүс орон сууцтай болж байгаа тийм. Тэр орон сууцныхаа санхүүжилтийг хийх гэдэг одоо эдийн засгтаа бол маш том өр өгөөжтэй одоо хөрөнгөний зах зээлийн хэрэгсэл бол хөрөнгөөр баталгаажсан үнцаас юм а гэж бас хэлж болохоор байгаа шүү дээ. Одоо нэмэд ярил хөрөнгө оруулалтын сангууд дээр одоо энэ бүтээгдэхүүнүүдийг маш ихээр авдаг. Институт хөрөнгө оруулагч дээр авдаг. Яагаад тэгэхээр институцийн хөрөнгө оруулагч дээр би очиод зээл авъя гэвэл болохгүй шүү дээ. Харин хөрөнгөөр баталгаажсан үнцаасыг авах замаар хөрөнгө оруулалтын сангууд маань хөрөнгөө шилжүүлэх буюу нөгөө санхүүгийн байгууллагууд руу шилжүүлж өгч байгаа. Тэгээд тэр санхүүгийн байгууллагууд нь авсан хөрөнгөө нөгөө батаад оржууд улмаа нарт бол зээл болоод явдаг гэсэн үг. Ер нь бол хөрөнгөний хуваарлтыг нэг талаас нөгөө тал руу шилжүүлэх тийм арга зам гэсэн үг. Тэгэхээр хөрөнгөөр баталгаажсан үнцаасны онцлог нь одоо юу байна гэж харж байна. За энэ хүү бүтээгдэхүүн нь бол одоо бондтой харьцуулахад бол эрсдэл арай багатай. Бүр огт эрсдэлгүй гэх бол худлаа. Харин эрсдэл багатай тодорхой хэмжээний эрсдлүүд бол байдаг энэ бүтээгдэхүүн гэж. За энэ бүтээгдэхүүн дээр одоо нэг онцлог зүйл нь юу вэ гэхээр хөрөнгийг бол ингээд багцалдаг гэсэн үг. За түрүүн яг чиний ярьж ирсэн кейсээр чи банкн дээр очиж зээл авангууд энэ бол чиний тусдаа гэрээ болж байгаа. Ийм олон зээлийн гэрээнүүдийг нэгтгээд тэр анхны үүрэг гүйцэтгэгч буюу одоо санхүүгийн байгууллагч нэгтгээд тэгээд одоо нөгөө тусгай зөвлөлийн компанид байгуулах замаар хөрөнгө оруулалт татдаг гэсэн үг. За ингэж ямар хөрөнгө барьцаалах одоо багцлах вэ гэхээр
За энэ бол ийм 5 төрлийн хөрөнгө бол байж болж байгаа гэсэн. За нэг нь бол авлага дотроо за арилжааны буюу нөгөө дансны авлага компаниудын өөр хоорондоо хийгддэг тэр авлага үлгүүдийг хэлж байгаа. За хоёрдугаарт нь кредит карт. Надад одоо кредит карт барьдаг. Би энэ кредит картаараа бараа бүтээгдэхүүнүүдийг дараа төлөх нөхцөлтэй өөр нь бол зээлэх байдлаар авдаг бараа бүтээгдэхүүнүүд. А энийг бол кредит карт гаргасан тэр санхүүгийн байгууллага нь нэг хөрөнгө гэж үзэж явдаг юм байна. За гуравдугаарт нь бол ашиглалтын зардал буюу за тог усны мөнгнүүдээ одоо нэг дор бид нар бол төлөхгүйгээр эхлээд нөгөө бийл буюу одоо нэхэмжлэл авдаг. За тэр нэхэмжил ам гэдэг чинь одоо хизээний цагт тэрийг бол төлөх юм байна. За энэ төлнө гэдэг чинь бол дараа төлөх нөхцөлөд юм авлага байдлаар тухайн. Ер нь бол одоо төлөх нь тодорхой, төлөх хугацаа нь тодорхой, төлөгдөх нь тодорхой, түрээсээ орлого, авлага одоо нэхэмжлэхүүд бол одоо нэгдүгээр шалгалтанд орж ийн гэж ойлгож болох байна. Яг зөв. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За манай Монгол улсын иргэд бол сүүлийн 5 жил бол маш их хэмжээгээр автомашин авч байна. За тэр нь цаана юу болж байгаа гэхээр энэ автомашиныг бол мэдээж санхүүгийн байгууллага, банк болон банк бас санхүүгийн байгууллагууд, лизингийн байгууллагууд ер нь бол гаргаж байгаа. За энийг нь буцаагаад нөгөөдөл чинь багцлаад хөрөнгө оруулагчдаа санхүүжилт татах байдлаар дараагийнхаа зээлдэгчд хөрөнгө оруулаад явж гинэ гэсэн үг. За хоёрдугаарт нь бол бизнесийн зээлгэж болж байгаа. Тухайн бизнест одоо нэг эргэлтийн хөрөнгө ч юм хөрөнгө оруулалтын зорилттойгоор одоо их усэр шаардлагатай болоод тэрийг санхүүгийн байгууллагаас зээл байдлаар аваад тэрийг нь бас яг тэр хүний процесс адилхан. За оюутнуудаас оюутны сургалтын төлбөрийн зээлийг авдаг. За энэ бол одоо зээлийн одоо ийм төрлийн ангилт байж байгаа. За гуравдугаарт нь бол оюуны өмч буюу оюуны өмчтэй холбоотой патент, барааны тэмдэг одоо кино хийх хэрэг гэдэг ч юм уу. Энэ бүтээгдэхүүнүүд бол бас нэг хөрөнгө шүү дээ, тийм ээ. Энэ хөрөнгүүдийг бас багцлж болох юм. За дөрөвдүгээрт нь тухайн бизнесийг тэр чигт нь одоо багцлах гэдэг ийм ойлголт байт юм. Тухайн хөрөнгийн одоо орлого олдог буюу одоо нэг үндсэн хөрөнгө, үйлдвэрийн хөрөнгө, за эсвэл одоо түрээсдэг хөрөнгө ч юм уу. Иймэрхүү бүх хөрөнгүүдийг тухайн бизнес дээр бүх хөрөнгүүдийг ингэж багцлаад тухайн яг бизнес дээр нь одоо хөрөнгө оруулалт зунцаас харагддаг ч юм уу. Ийм кейс гэдэг юм. За хамгийн сүүлд нь бол бидний сайн мэддэг ипотекээр баталгаажсан зээл байдгаа гэсэн үг. За энэ бүтээгдэхүүний одоо нэг онцлог болон бидний одоо харах шаардлагатай хэд хэдэн зүйл байдаг нь юу гэхээр одоо хугацаанаасаа өмнө төлөгдөх магадлал гэсэн. За энэ хугацаанаас өмнө төлөгдөх магадлал нь эргээд одоо эрсдлийг бий болгож идэг. Яагаад тэгэхээр одоо хүүгийн төвшин буурвал за чи мэдээж нэг 20% зээл авсан байлаа гэж бодно шүү дээ. А тэмүүт чи бол аль болох энэ зээлээ гэс төрүүлээ таахыг бодно шүү дээ. Төрүүлээ таагаад баг хүнээр бол санхүүчийг бол хүсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр одоо энэ дээр ийм зүйл гарч ирсэн үг шүү дээ. Одоо хөрөнгө оруулалт зүүн саас гэдэг нь энэ 5 төрлийн төлөгдөх ёстой мөнгнүүдийг нэг сагсанд иччихэн тийм. А тэгэхээр нэг сагсанд эдгээрийн авлага, зээл, компани төлбөрүүд, ипотекийн зээлийн төлөлт, оюутны зээлийн төлөлт гэдэг. Эдгээр зээлийн төлөлтүүдийг нэг сагсанд иччихэн. А тэгэхээр зээлийн төлөлт сагс руу орж ирж байна. А нөгөө сагс нь өөрөө буцаагаад хүмүүст маш олон хөрөнгө оруулагч одоо задлж, хувьцаа шиг ингэж хуваарлагдж одоо яаж чинь те санал болгогдож байна. А тэгэхээр өөрөлдвөл нөгөө зээлийн төлөлтийг одоо шууд хөрөнгө оруулагч руу явуулж байна те. Одоо 100 саяар авж байгаа хөрөнгө оруулагчид яг энэ автомашины зээл, компани түрээс, ипотекийн зээл ч юм уу те. Эдгээр зээлийн төлөлтөөс шууд өгөөж авч байна. А нөгөөт бол голд нь хэн байгаад вэ гэхээр голд нь гүмбэлгээ хэлсэн тусгай зориулалтын компани одоо тэр зээлийн төлөлтийг цуглуулад нэгтгээд хөрөнгө оруулагчд өгөх ачааг нь өрж байна тийм. А тэгэхээр одоо яг энэ дунд ямар эрсдэл гарч болохоор вэ гэхээр нэгдүгээр хугацаанаас нь зээл хугацаанаас өмнө төлөгдчихвөл одоо яг энэ голд нь ачааг нь өрж байгаа компани тэр зээлийг өөр нэг хугацаанаас өмнө мөнгө нь ороод ирчихлээр тэрийг өөр нэг хөрөнгө оруулалт руу хий, менеж хий тийм. Ингээд тодорхойгүй байдлууд бас араараас үүсчихнэ гэдэг санаа гэж ойлгож болох уу? Тийм, яг байна. Одоо энэ дэр чим бол одоо хүүн ингээ буурсан байж хат зээл нь гэс төлөгдөж чинь. А тэнгуут нь тэр мөнгөөрөө буцаага зээл гарангууд баг хүүтэй зээл гарах болж штэ тэр нөгөө. Тэр тусаашруулах юм. Тэгэхээр одоо хүүний зүг үс. Тийм, хүүний зүг үсээд ашиг масж байгаа гэсэн. За хоёрдугаарт нь бол стандарт гэрээний нөхцөл гэж байдаг. Одоо жишээлбэл бид нэр одоо байр авах гад ипотекийн зээл авах гад банкн дээр очингууд яг гэрээний нөхцлүүдийг шаарддаг штэ. Урьдчилгаа нь хэд байх вэ? За урьдчилгаа нь 20 юм уу, 30% юм уу? Одоо таны үр орлогын харьцаа хэд байх хэвтэй. Таны одоо барьцаалж байгаа хөрөнгийн чинь одоо үнэлгээ нь тухайн зээлийн үнэлгээнээс одоо хэдэр одоо давах юм баг байх юм уу? Таны эрсдэл өөрөө хэр байх юм? Таны фико оноо буюу одоо зээлийн
чадварыг илэрхийлдэг онооч хэд байх юм. За мөн одоо энэ зээлийн хүү хэд байх уу, хугацаа нь хэд байх уу, хамгийн ихдээ 20 жил юм уу, 30 жил юм уу. Таны нас одоо хэд байж чинь шаардлага хангах их мэтийн одоо энэ гэрээний нөхцлүүдийг бол харж явах хэрэгтэй гэсэн. Гэрээний нөхцөлийн нөгөө хугацаа нь урт байх тусмаа, за эсвэл богино байх тусмаа, за одоо энэ хөрөнгө оруулалт зүүн цаасны одоо буцааж мөнгө урсгалаа төлөх хугацаа нь хэр байх уу гэдгийг тодорхойлогдох ч юм уу тийм ээ тий. Одоо би 100 автомашины зээл багцлалцсан. Тэгээ 100 автомашины зээлийг би одоо багцлаад үнцаас гаргая гэсэн чинь одоо 100 автомашины зээл нь дунджаар 2 жилийн хугацаатай байж болно шүү дээ. Одоо 100 зээл маань 2 жилийн хугацаанд төлөгдөнө. Тэгэхэд би одоо хит богинохон те 1 жилийн хугацаатай үнцаас гарвал энэ хоёр чинь төлөлт нь мөнгө урдсаланд харахгүй шүү. Хоёрдугаар хэсэг бол би нэг 5 жилийн хугацаатай үнцаас гаргасан чинь 2 жилийн хугацаанд зээлүүд маань эргээ төлөгч чинь дахиад шинэ зээл авах шаардлагатай болохоо дахиад одоо ажил нэмэгдэж чинь те одоо голдны хувьд нь. Тэгэхээр одоо хүү бас өөрчлөгдвөл те одоо мэдээж зээлийн хүү бүр ипотекийн зээлийг багцлаад 6% зээлийг багцлаад үнцаас болгохдоо хөрөнгө оруулагчид бид нар 6% зээлийн төлөлт авч байгаа хэрнээ 18% өгөөж төлж чадахгүй шүү дээ. Тэгэхээр стандарт гэрээний нөхцөл гэдэг нь одоо хүү хугацааг нь яриад байна те. Дээрээс нь одоо бусад одоо үнцаасны нөхцөлтэй холбогдож байгаа үнийн дүн ч юм уу те. Бус зүйлийг яриад байна гэж ойлголоо. Яг зөв. За 3 дугаарт нь бол хөрөнгөний даатгал гэж байгаа. За энэ хөрөнгөний даатгал гэдэг нь юу вэ гэхээр тухайн зээлдэгч буюу чамааг хамгаалж байгаа зүйл гэсэн. Тэрнээс биш нөгөө банкыг хамгаалаад байгаа гэсэн үг биш. За одоо чамд ямар нэгэн тийм эрсдэл тохиолдож болно. Эсвэл нөгөө авсан байранд чинь ямар нэг эрсдэл тохиолдож болно. За энэ эрсдлүүдийг бол даатгаж байгаа гэсэн үг. За ингэж даатгаснараа ямар нэгэн эрсдэл тохиолдвол эргээд одоо эрсдэл тохиолдсныхан дараа одоо нөгөө зээл болгосон байгууллагуудад одоо даатгалын байдлаар нөхөө олоор олно гэсэн үг шүү дээ. За даатгал хэдий ч нэ их байна, төдий ч нэ бол одоо энэ хөрөнгө оруулалт зүүн цаас нэр гарч байгаа зээлийн хүү нь бол бага байдаг юм байна. Бүртгэн бага гэсэн үг шүү дээ. За дараагийн үзүүлэлт бол LTV харьцаа буюу одоо loan to value гэж ярьдаг. Тухайн зээл болон хүүгийн төлбөрөд одоо эргээд нөгөө нэг барьцаалгах гэж байгаа тэр хөрөнгөний үнэлгээнээс хэр одоо хол зөрүүтэй байна вэ гэдгийг харж байгаа гэсэн үг. За энэ бол хитрхи одоо тухайн зээл маань барьцаа хөрөнгөнөөсөө илүү даваад явчвал тухайн зээл болгож байгаа байгууллагт бол илүү эрсдэлтэй болчихно. За харин илүү бага байвал одоо сайн гэдэг ч юм уу тийм. За одоо өөр орлогын харьцаагаар ер нь бол бас одоо тухайн зээлдэгчийн одоо дампуурах магадлалыг бол хардаг гэсэн үг. Ялангуяа нь хувь хүний талаас нь хардаг. За бизнесүүд дээр бол одоо өөр өмчийн харьцаа гэж ярина. За өөр орлогын харьцаагаар юуг харуулдаг вэ гэхээр одоо тухайн хүн маань одоо өөрт байгаа үр төлбөрөө одоо хэдийн хугацаар бол төлөх боломжтой юм бэ? Өөрийнх нь орлого нь бол өртөг харьцуулахад хэд байх юм бэ гэдэг ч юм уу иймэрхүү зүйлсүүдийг бол хардаг гэсэн үг. За дараагаар нь бол одоо зээлийн одоо зээлдэгчийн дампуурах магадлал барьцаагаар сэргийгдэх хувь гэдэг чинь барьцааны нөгөө чанарыг яриад байгаа гэсэн үг. Одоо барьцаа хөрөнгө маань хитрхи нөгөө чанар багтай хуучин илэгцсэн нэлээ олон жил болцсон барилга байлаа гэж бодно шүү дээ. Тэнгүүт зээл нь амар өндөр дүнтэй байнгут одоо чиний одоо сэргийгдэх хувь бол бага байна гэсэн үг. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. Тэгэхээр хөрөнгө оруулалт зүүн цаас нэр яг энэ анхаарах хэсгүүд нь мэдээж ажиллаж байгаа мэрэгчлэтнүүдийн анхаарах юм уу те. Ялангуяа одоо бүх хүн хөрөнгө оруулах байгаа хүн бүх зээлүүдийн харьцаа үзүүлэл бүгдийг нь мэдээж тооцож чадахгүй шүү дээ. Тэгэхээр одоо энэ дээр яах вэ гэхээр яг энэ анхаарах хэсэг юмнууд мэдээж одоо мэрэгчлүүдийн анхаарах юмнууд байгаа. Хөрөнгө оруулагч ойлгох хэсэг юмнууд нь авлах нь юуны авлах ямар зээлийн хэдэн хугацааны зээлийн гэдгийг ойлгох шаардлага гарч байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалт зүүн цаасан дээр нэг ийм ойлголт байгаа шүү дээ. Хүмүүст ойлгуулах юм бол одоо 100 мянган зээлтэй компани байж тий банк бас 1000 зээл болгоцсон. Тэгээд 100 зээлээрээ хөрөнгө оруулалт зүүн цаас гаргаараа их юм бол тэр банк бас хамгийн чанартай, хамгийн найдвартай, хамгийн төлөлт сайтай 100 зээлэл одоо багцалж үнцаас гаргадаг. Тэр үнцаасанд зохицуулалтаараа ямар нэгэн хугацаа itэрч байгаа зээл, чанаргүй зээл байх ёсгүй тий. Тэгэхээр одоо хөрөнгө оруулалт зүүн цаас банкусууд гаргаж чинь, ипотекийн байгууллагууд гаргаж чина гэдэг нь хамгийн төлөлт сайтай найдвартай зээлдэгчийн зээлийг хөрөнгө оруулагч руу шилжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл одоо нийт зээлийг тогоо гэж үзэх юм бол тий одоо тогоотой сүү гэж үзэх юм бол дээр нь байгаа нэг өрмийг нь хөрөнгө оруулагчд өгч чинь тий хамгийн найдвартай одоо зээл төлөлттэй. Тэгэхээр тэрийгээ дагаад одоо энгийн одоо банк ус дээр ихэд бондосоо ч юм уу тий эсвэл одоо бусад санхүүгийн байгууллагууд дээр бонд хувьцаа гэдэг бус бүтээгдэхүүнүүдээс илүү хөрөнгө оруулалт зүүн цаас нь одоо төлөгдөх чухлын дараал 90%
номер 1-т байгаа тийм. Одоо номер 1 хөрөнгөөр оруулах зүүн цаасны хөрөнгүүдийг одоо зээлийн төлөлтөөсөө төлөх ёстой банк ус маа. Хоёрдугаар бондын төлөлт. Дараа нь одоо бонд зээлээ төлснөхийн дараа хувьцаа эзэмшигдүүлэх мөнгө тийм. Тэгэхээр одоо хамгийн эрсдэл багтаа найдвартай гэсэн төрлийн бүтээгдэхүүн бол хөрөнгөөр оруулах зүүн цаас юм а гэдэг. Одоо яриагаар сайн слайдыг дуусгая. Тэгэхээр энэ дээр гаргах процесс нь байх шиг байна хөрөнгөөр оруулах зүүн цаас дээр. За тэгэхээр одоо яг энэ процесс дээр юу ямар оролцогч талууд байгаа юм юу болдго юм бэ гэдэг талаар эндээс ерөнхий зураглалаар нь бол харчиж болж байгаа. За эндээс харахад бол анхны үүрэг гүйцэтгэгч буюу одоо origination гэж ярьдаг тухайн зээлээ өгч байгаа банк ус байна. Тийм. Яг анхных нь үйл ажиллагааг бий болгоод тухайн зээлийг үүсгээд гэрээг нь байгуулад ингээд зээлдэгч олоод ийм ажиллагаануудыг анхлан хийсэн талыг бол хэлж байгаа. Энийг бол банк гэж ойлгож болно, банк босч байж болно. Эсвэл одоо нэг компаниуд нөө түрүүн ирсэн дансны авлага гэдэг ч юм. Тиймэрхүү кейсээр бол компаниуд. За энэ байгууллага маань өөрийнхөө хөрөнгүүдийг түрүүнд өртсөн зээлдэгч олгоны тус бүрийн гэрээг нь багцлаад за буцаагаад тусгай зөвшөөрлийн компанида шилжүүлж байгаа гэсэн. Энэ тусгай зөвшөөрлийн компанийг анхны үүрэг гүйцэтгэгч нь байгуулна. Тэгээд энэ компани руугаа хөрөнгөө шилжүүлчлээ. За тэгээд одоо бол энэ хоёрын хоорондын үйл ажиллагаанд бол тасалчихна гэсэн. Тусгай зөвшөөрлтийн компани бол нэг компани, анхны үүрэг гүйцэтгэгч нь бол тусдаа өөр компани. Энэ хоёрын үйл ажиллагаа нь бол одоо огтлцохгүй. За нэг талдаа гарчиж байгаа гэсэн. Ингэснээр бол одоо тусгай зорилтын компани буцаагаад анхны үүрэг гүйцэтгэгчээсээ дампуурах магадлалын хувьд бол өстой хол болоод эрсдэл хасж байгаа гэсэн. Тэгэхээр одоо голомт банк байлаа гэж бодоход тий одоо энэ дээр голомт банк байлаа гэж бодоход энэ дээр голомт хөрөнгөөр оруулахаас өмнө цаас ч юм уу тий голомт нэг гэс нэртэй компани болж байгаа. Тэгээд одоо 100 саяын зээл 100 тэрбумын зээлээ одоо энэ компани руугаа шилжүүлж чинь хамгийн найдвартай зээл ишэгээ очино. Тэгэхээр энэ хоёрын одоо зээл төлөлтийн үйл ажиллагаа хоорондоо хамааралгүй энэ компани бол эрсдэл багтаа болчихно. Яг зөв. За тэгээд одоо энэ анхны үүрэг гүйцэтгэгч нь бол тухайн зээлээс бол ямар нэгэн хүүний төлбөрийг авна гэж анх хүлээж исэн маа шүү дээ. Тэгээд нэг нь шилжүүлсэн болохоор хүү авах эрхээ бүр шилжүүлж байгаа гэсэн. Тэгээд өөрөөр хэлбэл одоо тухайн одоо тусгай зориултын компани одоо нэр дээр шилжиж ирсэн зээлийн хүн 20% байлаа гэж бодвол эргээд нөгөө хөрөнгө оруулагч нартаа 18%-ийг өгөөд 20% одоо тухайн компани болохоор ашиг бол хийж байгаа гэсэн. Одоо мэдээж энэ дээр ашиг нь мэдээж анхныхаа компани руу очино тий. Одоо голомт банк одоо 20%, 21% хүнтэй зээлээ голомт хөбөөцгээд тусгай зориултын компани руугаа шилжүүллээ. Ингээд үн цаасны хүнд жишээ нь одоо 15%-ыг төлөөд зээлийн хүнд 20%-ыг аваад байна гэж үзэл. Ингээд 5% ашиг гарна надад тий. Тэр ашиг нь одоо голомт банкны доор байгуулагдж байгаа тусгай зориултын компани гэдэг байгаа зүйлийн одоо ашиг болж байгаа. Охин компанийн ашиг тий. Тэгэхээр тэр ашиг эргүүлээд үн цаасны хугацаа дуусаад одоо энд байгаа зээлүүд төлөгдсөний дараа тэр ашиг нь эргээд анхныхаа зээл олгодог тий анхныхаа голомт банк нь анхныхаа Birch Finance банк санхүүгийн байгууллагад тэр хүүгийн зүрүү нь ирдэг тий одоо ийм процесс бас байгаа шүү дээ. Яг зөв. За одоо энэ дээр одоо тусгай зориултын компанийг хэн удирддаг юм бэ гэдэг асуулт гарна шүү дээ. Анхны үүрэг гүйцэтгэгчээс салах холцсон. Тэгвэл хэн удирдах юм бэ гэдэг асуудал. За энэ дээр бол нөх хөрөнгө итгэмжлэх asset management-ийн компаниуд орж ирдэг юм байна л да. За манай Монгол улсад бол санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрөлтөй 6 компани байгаа. За энэ 6 компаниас 2 компани бол зах зээл дээр илүү нөгөө идэвхтэй үйл ажиллагаа эрхэлдэг. За үүний нэг нь бол Монголын ипотекийн корпорац буюу МИК байгаа гэсэн. За өөрөөр хэлбэл нөгөө МИК нь маш олон нөгөө тусгай зориултын компаниудыг байгуулждаг. Хамгийн сүүлд бол МИК 37, 38 гэдэг ингэ явж байгаа. За өөрөөр одоо энэ дээр одоо анхны үүрэг гүйцэтгэгч нь нөгөө банк. За банк ипотекийн зээл боллоо. Ипотекийн зээлээ одоо микро ингэ шилжүүлж байгаа гэсэн. МИК-ийн тусгай зориултын компани энэ зээлийг худалдаж аваад тэгээд буцаагаад нөгөө банк нь одоо тухайн одоо хөрөнгөөр оруулсан үн цаасыг худалдаж авч юм хөрөнгө оруулаад ингээ өгөөж хүртээд ингээд явдаг. Тэгэхээр энэ өөрөө эдийн засгт бас сайн үйлдэл шүү дээ. Одоо МИК хийгээд байгаа үйлдэлийг те. Одоо голомт банк 100 ипотекийн зээл олголоо. МИК дээр 100 ипотекийн зээлийг буцааж мөнгөөр нь худалдаж авлаа. Дахиад шинэ 100-нд зээл олгоорой гэд одоо голомт банк нь дахиад шинэ 100-ны зээлийг өгөлөө те. Өөрөөр хэлбэл 100 хүнийхэн зээлийг аваад үнцээс гаргаж дахиж мөнгө босгоод тэр мөнгөө эргүүлж шинэ 100-нд өгөрөө гэдэг байдлаар одоо эдийн засгийн ажиллагаа явуулж байна те. Тэгэхээр энэ өөрөө одоо МИК-ийн одоо зарим талаараа хийж байгаа ажил нь хөрөнгө итгэмжлэг удирдах үйл ажиллагаа гэж ойлгож байна. Яг зөв. За тусгай зориултын компаниас нь хөрөнгө оруулагчид руу хөрөнгө оруулалт зүүн цаас гаргаад тэгээд тэр хөрөнгө оруулалт зүүн цаасыг бол транчилж болдог юм байна л да. Транчлан гэдэг нь бол нөгөө зэрэглэлийн тогтоогоод тэгээ нэг хамгийн дээдлийн зэрэглэлтэй, дундын зэрэглэлтэй, доод зэрэглэлтэй гэж ангилж болох юм.
За ингэж ангилсан одоо шалтгаан нь юу вэ гэхээр хамгийн дээд зэрэглэл нь бол хамгийн өгөөж бага, эрсдэл бага, нөгөө харьцаа үзүүлэлтүүдээ сайн хангасан. Топ зээлүүдийн төлөл тийм топ дээд зэрэглэлийн үнцаас руу. Энийг нь бол хөрөнгө оруулсан хүн маань буцааж төлөгдөх үедээ хамгийн түрүүнд авна гэсэн үг. Нөгөө мөнгө урсгал хамгийн түрүүнд авна. Дундынх нь бол дараа, хамгийн сүүлийнх нь бол хамгийн сүүлдээ гэх байдлаар авдаг юм гэсэн. За ингээд одоо хөрөнгө оруулагч нь хамгийн одоо сүүлд нь бол одоо энэ санхүүжилттэй бол анхны үр гүйцэтгэгч рүүгээ шилжүүлж байгаа гэсэн тухайн хөрөнгө оруулалт зүйнээс худалдаж авснараа тийм. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна. За одоо яг энэ дээр бол одоо бирс одоо түрүү ярьжсэн бирс хөрөнгө оруулалт зүйн цаасан дээр бол яг одоо Монголын кейс дээр бол ярив. За санхүүгийн цуцлахороо одоо тусгай зориулалтын компани зөвшөөрлийг нь олгодог. За хамгийн эхлээд нэг анхны үүрэг гүйцэтгэгч нь тусгай зориулалтын компанийг усан бүртгүүлээд яг компани маа гэдгийг нь бол тодорхойлоод гаргаж ирнэ. За энийг нь санхүүгийн цуцлахороо одоо зөвшөөрөл өгдөг гэсэн. Энэ компани одоо хүмүүсийн мөнгө одоо шилжүүлж авч чадах юм уу? Энэ компани одоо өөрийнх нь их усүр нь одоо тухайн анхны үүрэг гүйцэтгэгчийн оруулсан мөнгө муу юм уу биш юм уу энэ төр гэдэг янз бүрийн зүйлсүүдийг харж агаад зөвшөөрлийг өгдөг. Тусгай зөвшөөрлийн компанид байгуулчингууд одоо зээлийн багцыг нь ер нь бол сонгож авах ажиллагаа бий болж байгаа гэсэн. Ингээд сонгож авахын тулд зээлийн одоо шалгуур үзүүлэлтүүд, хуулийн шалгуур үзүүлэлтүүд гэдэг маш олон шалгуур үзүүлэлтүүдийг тавиад одоо тусгай хөндлөнгийн байгууллагууд буюу одоо аудитын компани мөн хуулийн фирмүүд оролцож ирээд тусдаа дүгнэлт гаргадаг гэсэн. Тэгээ маш олон зээл байгаа шүү дээ. Ингээ маш олон зээлүүд дотроос сайныг сонгох шаардлага гарч. Сайныг сонгох одоо сайнуудын сонгох шаардлага. Муугийн сонгочих юм бол нөгөө зээл чинь дефолт болчихгоо нөгөө нэг анхны үүрэг гүйцэтгэгч минь хөрөнгө оруулагч руугаа муу зээлийг шилжүүлээд байгаа гэсэн үг шүү дээ. Энэ эрсдлийг нь хааж байгаа гэсэн. Тэгэхээр нөгөө нэг хөрөнгө оруулалт зүйн цаас маань иргэн төлөгдөхгүй байх тэр магадлалыг бууруулж байна л гэсэн. За ингэж дүгнэлтүүд гаргасны дараагаар одоо тэр зээлийн багцыг одоо шилжүүлж авах процесс болно. Тэгээд энэ дээр бол одоо санхүүгийн цуцлахороо зөвшөөрөл олгоно. Тусгай зориулалтын компани дээр зөвшөөрөл олгосны дараа хөрөнгө оруулалт зүйн заасан дээр бол дахид зөвшөөрөл олно гэсэн үг. За ингээд Монголын хөрөнгөний бирж бүртгэх буюу одоо олон нийтэд арилжаалахын зөвшөөрнө гэсэн. За дараагаар нь үнцаасны төвлөрсөн хадгаламжийн төв одоо тухайн хөрөнгө оруулалт зүйн заасны тусгаалсан одоо нэрийн даасан эдрийг үсгээд ер нь зөвшөөрөл одоо бүртгэлийн ажиллагаа нэг гэсэн. За ингээд зөвшөөрөл гарсны дараа одоо андреатор одоо олон нийтээс хөрөнгө татах ажиллагаа нь бий болгож байгаа. Олон нийт эсвэл тусгай хөрөнгө оруулалт зүйн цаасан дээр одоо хөрөнгө оруулалт тийм сангуудч байж болно шүү дээ. Эсвэл банкуудч байж болно. За энэ талууд дээр одоо очиж санхүүжилтийн татаж өгч зардаг гэсэн үг. Зараа тэр мөнгөний аваад одоо тэр мөнгө нь бол одоо хөрөнгө оруулалт зүйн цааст хөрөнгө оруулсан хүмүүсийн мөнгийг анхны үүрэг гүйцэтгэгч рүү шилжүүлж санхүүжилт олгож байгаа гэсэн үг. За дараагаар нь бол одоо хөрөнгийг итгэмжлэн удирдахч нь удирдах буюу одоо сар улирал тутамд өдөр тутамд тухайн зээлэх мөнгийг удирдах байгаа нөгөө мөгийн ажил гэсэн үг шүү дээ. За үүний дараагаар 2 жилийн хугацаатай хөрөнгө оруулалт зүйн цаасны хугацаанд туслаа. За ингээд тусгай зориулалтын компани татан болох буюу за энэ компани одоо зорилго бэлчлээ хугацаа нь одоо дуусчлаа. За одоо ингээд татан болгоод үлдсэн ашигт хуваарлдаг гэсэн үг. Маш олон процессыг дамжиж байна. Одоо эхлээд зээл шилжүүлэх компани байгуулна. Тэгээд зээл шилжүүлэх компани байгуулсныхаа дараа ямар зээл шилжүүлэх вэ гэдгээ одоо шигшин тий зээлээ шигшиж чинь. Зээлээ шигснийхаа дараа шигсэн зээлээ тэр шинэ компани руугаа шилжүүлж чинь тий. Одоо энэ дарааг үйлдэл гаргаж тий. Шинэ зээлээ шилжүүлээд тэр шилжүүлж байгаа зээлийг санхүүгийн зохицуулахаараа Монголын хөрөнгөний биржээр дамжуулаад үнд цаас болгож чинь. Тэр үнд цаасыг одоо үнд цаасны компани санал болгоод хөрөнгө оруулагч дээр очиж чинь. Хөрөнгө оруулагч дээр одоо мөнгө нь одоо үнд цаас нь очоод хөрөнгө оруулагчийн мөнгө компани руу очисны дараа одоо нөгөө зээлийн төлөлтийг одоо яах вэ гэдэг асуудлыг одоо хөрөнгө итгэмжлэл удирдах компани уу хөрөнгө менежментийн компани хийж байгаа тийм. Одоо энэ маш том одоо 7-8 зохицуулагч зохицуулалттай байгууллагууд орж байгаа том үйлдэл учраас эрсдэл багтаа тийм. Одоо маш олон процесс явагдаж байгаа. Маш олон ажил, маш олон хяналтууд энэ одоо зээлийн багцын гэрээнүүдийг нь харах гэж тийм. Зээлийн дүгнэлтийг хийх гэж маш олон ажил процесс зохицуулагч байгууллагуудын хяналт шалгалт явагдаж байгаа учраас эрсдэл нь төдий чинээ бага тийм. Одоо хэдий одоо бондтой ажиллах хүүтэй хугацаатай үн цаас гэж харагдаж байгаа шүү дээ. Хөрөнгөний бирж дээр тавихаар 18% хүүтэй 2 жилийн хугацаатай. Ингээд гадаад үзмжинд бондоос ялгаагүй. Гэхдээ
цаад эрсдэл, цаана явж байгаа ажлын хувьд одоо энэ үн цасыг маш найдвартай болгохын тулд 7-8 зохицуулагчтай байгууллагад оролцож байгаа. Тэгээд одоо маш эрсдэл багтаа байлгахын тулд маш олон хүмүүс ард нь ажиллаж байгаа тийм. Ийм учраас одоо арай илүү өөр төрлийн одоо ижлэгэн 2 хүүтэй юм байх юм бол хөрөнгө оруулалтаас үн цас нэрээ илүү шүү гэсэн ойлголтыг л одоо та энэ зургаас авчихад болж байна гэсэн санаа. За одоо энэ дээр ипотекийн зээлийн жишээн дээр одоо том терминалаас авсаа одоо датаг харуулж байгаа. Одоо Fannie Mae, Freddie Mac, Ginnie Mae гэсэн энэ 3 агентлаг Америкийн нэгдсэн улсын засгийн газар байгуулсан юм. За энэ бол манай Монгол улсаар ярил МИК гэсэн үг. За энэ 3 байгууллага бол одоо 30 жилийн хугацаатай ипотекээр баталгаажсан үн цас гаргажээ. За энэ ипотекээр баталгаажсан үн цасыг хөрөнгө оруулах одоо боломжтой хүн байвал за энэ үзүүлэлтүүдийг харна гэсэн үг. За энэ үзүүлэлтүүд нь юуг харуулдаг вэ гэхээр одоо зээлийн эрсдэл, хөөгийн эрсдэлтэй, төлөвлөлт эрсдэл, хөрөх чадвар эрсдлүүдийг харуулсан үзүүлэлтүүд бас байгаа юм тий. За энэ үзүүлэлтүүдээр бол одоо эрсдлийг нь харж болно, мэдрэмжийг нь харж болно. За хизээ төлөгдөх ямар хугацаатай хүүг нь харж болно. За эсвэл одоо хүү буурах үед яаж шорт хийх вэ гэдэг арилжааны тактик, стратегиудын үр нь бол энэ графикаас үр нь бол харж болно гэсэн үг. За дараагаар нь дотоодд бол 2021 оноос хойш хөрөнгө оруулалт зүүн цасны зах зээл илүү идэвхжээд за яг энэ харагдж байгаа 6 одоо компани дээр нэмэгдэх нь өөр 4 орчим компани байгаа. Одоо энэс Net Capital, Simple гэх том байгууллагууд гаргачих. Том байгууллагууд нийт 382 тэрбум төгрөгийг өөр нь татсан байгаа гэсэн. За ингээд хоёулаа дүгнээд маш товчхон хэлэх юм бол тэ. За Америк нэгдсэн улсад одоо хувьцаа гэсэн бүтээгдэхүүн 1-р, 2-р бонд гэсэн бүтээгдэхүүн, 3-р хөрөнгө оруулалтын үн цас гэсэн бүтээгдэхүүн хэмжээнийхээ хувьд байдаг юм байна. Тэгэхээр ач холбогдолтой бүтээгдэхүүн. Одоо 3 дахь ач холбогдолтой хүмүүс хөрөнгө оруулалт бүтээгдэхүүн байна. Монголд 20 оноос хойш одоо санхүүгийн зохицуулахаараа үнэлгээний байгууллагууд, үн цасны компаниуд, андрейтруд гэдэг одоо маш олон байгууллагууд хамжаад одоо дүүл шинжилгээний байгууллагууд хамжаад одоо 20 оноос эхлээд хөрөнгө оруулалтын үн цас гэдэг эрсдэл багтаа бүтээгдэхүүнээ гаргадаг болжээ. За баталгаажсан үн цасанд хөрөнгө оруулалтаа одоо өгөөжөөс гадна одоо маш олон харах зүйлүүд байгаа. Гэхдээ энэ дэр одоо та санаа зовх шаардлага байхгүй тийм. Одоо үн цасны компани, шинжээчдийн баг одоо таны энэ эрсдлийг бол аль хэдийнэ хараад дүгнэлтийн үндсэн дээр санал болгож байна. Тэгэд эдийн засгийн төлөлт өрхийн хэрэглээний өсөлтөд уялдаад хөрөнгө оруулалтын үн цас гэдэг зүйлээр хөтөлж байгаа. Өөрөөр хэлбэл зээл ихсэх тусам, эдийн засаг тэлээд зээл ихсэх тусам одоо хөрөнгө оруулалтын үн цас илүү их одоо гардаг. Тэгэхээр эдийн засгт маш ашиг олголтой бүтээгдэхүүнүүдийг хоёулаас өмнө ихэнх шигээр ирсэн тийм. Тэгэхээр энэ үрээд хоёулаа хөрөнгө оруулалтын үн цасны талаар одоо яриагаа өндөрлөе. За ингээд дараагийн дугаараар хэдүүлээ. Одоо илүү олон сонирхолтой үн цасуудын талаар одоо ярилцаж эргүүлцэх болно. Баярлалаа. Шинжээчийн цаг хөтөлбөрийг Голомт банк үзүүлж байна.